За их баярлалаа мэйл. Тэгэхээр мэйл үндсэндээ төсөл яамтай хамтран аудитын чиглэлээр сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн ажлуудыг товчлоод тоомлоод танилцуулжлаа. Тийм тэрний хүрээнд хийгдэж байгаа одоо өнөөдрийн хэлэлцүүлгээ гэж тэгэхээр хэлэлцүүлгийн гол зорилго бол та бүхэн самлын ажлын хэсгээс боловсруулж ирж байгаа урьдчилсан төсөл дээр авахаар байгаа юм учраас одоо бүрдэх улсууд гол одоо энэ асуудлын уулзах талууд учраас саналаа хэлээд идэвхтэй оролцоорой гэж хэлж байна. За миний мэдээлэл тийм яаж орж хөрөө. За би тэрэн зур байгаль орчны аудитын хэрэгжилт ийм өнөөгийн байдал товчхондоо ямар байгаа. Тэгээд бид нар зөв тэр хэрэгжилтийн явцыг тэр мониторинг хийсэн. Энэ бол хяналт шалгалт байгаагүй гэдгийг өөрөнд онцлоод хэлчихье. Мониторинг буюу хяналт шинжилгээ ажлыг газар дээр нь очиж хийгээд арга зүйн зөвлөгөө өгөх туслах ажлын байран дэх сургалт хийж яадаг иймэрхүү зорилготой агуулгатай байсан шүү. За гарч. За энэ зур байгаль орчны аудитын үүсэл хөгжил нь одоо дэлхийн түвшинд ямар байдгийг бэ гэж би энийг өнгөрсөн жилчүүдээ энэ номын ихээр нэг сургалтын дээр бас хэлж байсан. Энд байгаа улсуудыг мэдж байгаа л да. Энэ нь бол зүгээр 1970-аад оны сүүл 80-аад оны ихээр Хойд Америкийн орнуудад энэ хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд дээр туршиж ирсэн ийм түүхтэй юм байна л да. Хувийн аж ахуйн нэгжүүд буюу одоо байгаль орчны баялаг ашиг байгаль орчны байгалийн баялаг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ер нь байгаль орчны талаарх өөрсдийнхээ гүйцэтгэлийг сайжруулах, аж ахуйн нэгжийнхээ өрөөгөөжийг нэмэгдүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх иймэрхүү зорилгоор аудитыг туршиж ирсэн ийм түүхтэй юм байна. За дараа нь Европын холбоо, Австрали зэрэг улс орнуудад энэ байгаль орчны аудитны дэм одоо хүчтэй хөгжиж ирсэн гэсэн ийм тодорхой түүхийг бид нар бас өнгөрсөн юм дээр ярьж байсан. За манай улсад яасан бэ гэж зүгээр энэ бол харьцангуй шинэ ойлголт, шинэ зарчим гэж хэлж болно. 2012 онд байгаль орчны хамгаалалт тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад бид нар энэ шинэ санааг 10 штрик гэж зүйл байж байгаа шүү дээ. Байгаль орчны аудит гэж анх удаа оруулж ирсэн байж байгаа. Тэгээд энэ хуулинд орсон 6 залтынхаа дотор одоо байгаль орчны дээр аудитыг хийдэг, эрх олгодог журмын тэргийн засгийн газар байгаль орчны асуудал эрхлэсэн дөрвийн захиргааны төв байгуулга баталж байна гэдгийг дагуу 2013 онд А126 дугаар тушаалаар байгаль орчны ногоон хэрвээ ногоон гишний сайдын тушаалаар энэ байгаль орчны аудит хийх эрхийг олгодог журам, байгаль орчны аудит хийх ерөнхий аргачлалуудыг баталсан. Ийм л эрх зүйн орчин Монгол улсад өнөөдөр хэрэгжиж байгаа. Тэр нь байгаль орчныг хамгаалах бид түрүүч бас ихэд асуудал яриад яваад тийм. Ер нь бол байгаль орчныг хамгаалахын орчин цагийн эрх зүйн буюу одоо Монгол улс төвөнд анх удаа байгаль орчныг хамгаалах хууль гэдэг нь 95 онд ийм хуультай болсон шүү дээ. 95 онд. Тэгээд одоо 97 оноос байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний хууль. За тэгээд 95 6 онд 94 95 96-ыг үндсэндээ байгаль орчны эрх зүйн орчин цагийн эрх зүйн орчны эхлэл байсан гэж ярьж байна. Тэр үед л одоо энэ ойн тухай хууль, усны тухай хууль, өмнө нь 90 оноос өмнө үндсэндээ тэр нөөцийг ашиглах чиглэлээр харилцааг зохицуулсан юм хуулиуд байсан шүү дээ. Яам хүртэл оймтны аж үйлдвэр, усны аж ахуй, тэр нөөцийг яаж ашиглах вэ гэж. Тэгэхээр 90 оноос хойш экологийн баримжаатай хөгжил, байгаль орчныг хамгаалах концепц, экологийн өнцгөөс нарсан концепц, энд үндэслэн байгаль орчныг хамгаалах эрх зүйн орчин тэр үед үлдсэн гэж. За дараа нь 2012 онд энэ байгаль орчны эрх зүйн орчны 2 дахь шинжилгээ гэж бид нэр яриад идэх. 30 хэдэн хуулийг 33 хуулийг 18 хуулиуд нөө хэд давхрын анализ хийгээд хуулийг цөөлсөн. Ягаад цөөлсөн гэхээр жишээ нь бидний урт нэртэй хууль гэж манай салбарт байдаг шүү дээ. Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрөөс байгаль орчныг хамгаалахад зарцуулах хууль гэдэг 5 хууль төрөл төсвөрөөр ангийнхаар, усныхаар, ойнхаар гэдэг энийг нийлүүлээд нэг урт нэртэй хууль болгох жишээтэй. Ойн тухай хууль, ойн төвлөрөөс хамгаалах тухай хууль гэдэг тэр хоёрыг нийлүүлэх жишээтэй. Иймэрхүү байдлаар 12 онд бол үндсэндээ байгаль орчны салбарын эрх зүйн орчны 2 дахь шинжилгээ хийгдэж. За тэр хүрээнд энэ байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дотор аудитын асуудал, за байгаль орчны орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дотор байгаль орчны стратегийн үнэлгээ, хоригдлох нөлөөллийн үнэлгээ шин концепцүүд орсон ийм одоо эрх зүйн том шинжил бас хийж үздэг. Тэгээ энэ хүрээнд энэ байгаль орчны аудит гэдэг шинэ ойлголтыг олж аваад үндсэндээ бид нэг хэрэгжүүлээд 5-6 жил болж байна гэж ингэж ойлгож болох жишээ журам нь гараад үндсэндээ 5 жил болж байгаа жишээ.
За байгаль орчны аудитын үндсэн ойлголт нь юу юм бэ гэж манай хуулийн хүрээлэлд ярьж байгаа. Сая миний ярьдаг бол ерөнхийдөө анх гарч байсан ерөнхий зорилго концепцийн хэрэглэн байна л дээ. Тэгэхээр манай хуулинд бол тухайн байгууллагын байгаль орчинд учруулах альва сөрөг нөлөө хохирол үр дагаврыг арилгах арга хэмжээ авахд зорьсон байна. За үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага экологийн эдийн засгийн үр дүнг дэвшлүүлэх гэж бүр сонгодог утгаараа бол аж ахуйн нэгжийн өөрийнх нь нөгөө юу ярьдаг шүү дээ, бид нэр эдийн засгийн үрээжийн нэмэгдүүлэх ийм зорилготой гэж одоо зах зээл дээр өөрийнх нь аж ахуйн нэгжийн үн цэнийг нэмэгдүүлэх. Энэ нь бол байгаль орчны аудитыг тухайн үед хийгээд арга хэмжээ хэмжээ аваад аж ахуйн нэгжүүд хэрэгтэй байна гэж. За байгаль орчин хүний эрүүл мэндийн сэрэг нөлөөг баргаар үйлдвэрлэл явуулахад хэрэгжүүлэгчдэд туслана. За танаад ийм сул тал байна гэдгийг аудитээр хэлээд өгөхөөр аудитын нөгөө аж ахуйн нэгжийн тэр аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээд ажиллах юм бол ийм асуудал гарахаас нь урьдчилан сэргийлж чадах, эрсдлээс нь хамгаалж чадах ийм зохиц арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй байна. За энэ зүгээр нэг схемээр нөгөө бид нар замын зөвлөгч гэж яриад байдаг текстээ харуулсан байна. За ойлголт бол үндсэндээ 2009-өөс 12 онд хууль гарт энэ аудитын ойлголтыг бид нар манай салбар судалж ирсэн. Олон улсын туршлага ямар байдгийг бэ? Ер нь ямар зорилготой юм бэ? За манай Монгол орнтой эдийн засгийн хувьд хөгжлийнхаа түвшинд төстэй улс орнуудад хэрэгжиж эхэлж байгаа юу? Манай орны онцлогт яадаг нүгээд иймэрхүү одоо хандлт, судалгаа, ойлголтыг мэргэжлийн түвшинд олж авах. Ийм асуудлууд 2009-аас 12 онууд хийгдэж байгаа. Тэгээ 2012 онд хууль эрх зүйн орчинд аль биесээр тусгаж алгажуулж чадсан. За дараа нь нэгд хууль гарсан чинь хуулиа дагаад нөгөө эрх зүйн орчин бүрдээ журам за ингээд аудитыг мэргэжлийн аудитор хийнэ. За мэргэжлийн аудитороос бүрдсэн аудитын мэргэжлийн байгууллага байна. Аудитын мэргэжлийн байгууллагын эрхийг энэ журмын дагуу байгаль орчин аюул жуулчлалын сайд одоогийнхоо шинээр нэрж олгоно гэдэг ийм юм гараад ирэнгүүт нь энийг хийх аудитордоос суух шаардлагатай байна. Тэгээ байгаль орчин аюул жуулчлалын Монгол Улсын сургуультай хамтран 3 удаагийн сургалт байдаг юм байна. Дөрөв билүү. За 4 удаагийн сургалтаар 167 аудитор бэлтгэсэн байдаг. За одоо миний ярьж байгаа боловсон хүчин бэлтгэж байгаа 13 он. Журам нь батлагдлаа, хууль нь гарлаа, нэвтрүүлэх арга хэмжээг. За одоо бид нэвтрүүлэх арга хэмжээ янз янзын юмар. За аймгийн байгаль орчин аюул жуулчлалын газруудаар дамжуулаад ажиллахаар мэдээлэл түгээж байна. Байгаль орчин нөлөөлөх байдлын ажилч зөвлөгөөний тайлангаараа дамжуулаад тайлан батлахын явцад бидний байнга за аудит 2 жил тутамд хийгдсэн аудит орж юу. За мэргэжлийн хамтын байцаагчийн хамтын хуудсанд аудит хийгдсэн байх ёстой байвал оноо авдаг юмнуудыг тусгахыг ийм нэвтрүүлэх арга хэмжээнүүдийг үе шатанд авч хэрэгжүүлж эхэлж байна гэж. За үр дүнгийн нэмэгдүүлэх. Тэгэхээр бас л одоо 15 онд бид нар 16 оноос ерөнхийдөө урьдчилсан гэдэг анализ хийгээд ирсэн чинь 30-40 тайлан батлагдсан, аудит хийгдсэн. Уг нь одоо аж ахуйн тутамд гэвэл тэрнээс олон байхаар үр дүн жаахан анализ хийж эхлэв. За энэ хаана гапц орох нь байна? Дүн шинжилгээнүүд хийгээд яаж энийг үр дүнгийн нэмэгдүүлэх вэ? Яаж энэ байгаль орчны аудитыг хэрэгжилтийг сайжруулах вэ гэдэг асуудлыг ярьж эхлээд энэ байгаль орчны аудитын мониторинг хийх шаардлагатай байна. Ер нь газар дээр нь очиод үзье. Хэрэгжилтийн энэ сулбайгийн шалтгаан нь юунд байна? Аж ахуйн нэгжтэй уулзъя. Аймгийн байгаль орчны аюул жуулчлалын газрын холбогдох улсуудтай уулзъя. Мэргэжлийн аудитор дагуулж очиод арга зүйн зөвлөгөө гэдэг юмнуудыг өнгөрсөн одоо энэ 18 оныхаа төлөвлөгөөнд тусгаад зохион байгуулсан байна. За тэгээд байгаль орчны аудитын хэрэгжилтийн зорилго нь юу байсан бэ гэж бид нар аж ахуйн нэгжтэй очиод хамгийн түрүү миний хэлж ирсэн юм бол за энэ бол хяналт шалгалт биш шүү. Энэ одоо мэргэжлийн хяналтыг байгууллагаас явж байгаа улсуудын тавьдаг шаардлага биш шүү. Бид нар та нарт ажлын байран дээр сургалт хийж бид нарыг яриад байдаг шүү дээ. On job training гэж. Яг ажлын байран дээр нь очиод за байгаль орчны аудитыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж та нарт ямар бэрхшээл учраад байна. За энэ аудитын тайлан чинь та нарт хэрэгтэй зүйл болов. За аудитын тайлан боловсруулахад та нарын оролцоо ямар байв? За аудитын тайлангаар гарч ирсэн үйл нийц та нар зөв үйл нийцийг тодорхойлсон гэж үзэж байна уу? За үйл нийцлийг хэрэгжүүлэх зөвлөмжийг та нар хэрэглэж болж байна уу? За зөвлөмжийнхаа хэрэгжилтийг аймгийн байгаль орчин аюул жуулчлалын газартаа тогтмол тайлгнаж байна уу хуулийн дагуу?
их мэдлийн асуудлуудыг газар дээр нь уулзаад усуудтай яриад тийм хэлэл зүйлийг зохион байгуулаад за бид нар түрүү мэд ярьсан шүү дээ бид нар аудитор дагуулж явсан гэж. Аудитор дагуулж яваад нөгөөнд суугаад аудитын тайлан дээр нь шинжилгээ хийгээд аргын зөвлөгөө өгөөд сургалт хийгээд иймэрхүү байдлаар ийм зорилготой яваад бид нар өнгөрсөн жил энэ жилийн ажлын төлөвлөгөөд бид нар 2-3 аймагт нэг 5 хоногчдэр ажиллая гэдэг төлөвлөгөө тавьсныхаа дагуу Сэлэнг аймагт бид нар 3 уурхай дээр Сүхбаатар дорнод 4 уурхай дээр ингээд ажиллаад ирсэн юм аа. За тийм ажлын хэсэгт бол одоо байгаль орчин аялал жуулчлалын яам манай хэлцээ одоо байгаль орчны үнэлгээ аудитын хэлцээ үндсэндээ Монгол улсын хэмжээнд энэ байгаль орчны үнэлгээ аудиттай холбоотой асуудлыг хариуцдаг нэгжтэй. За манай нэгж дотор аудитын хариуцсан мэргэжилт нь манай ах мэргэжилтийн шижирдэг зад байгаа. Өмнө нь аз жаргал байсныг мэдэх бол аз жаргал манай Сэлэнгийн чиглэлээр ажиллаж одоо өөр эцээр ажиллаж байгаа тийм шижирэрдэн сая бид нартай дөрөн Сэлэнгээр одоо энэ асуудалд хариуцаад энэ ажлын хэсгийнхаа нарийн бичгээр ажиллаад энэ дөрвөн журам зааврын хамтар яг ажиллаж байгаа. За дараачийн нэг гол оролцогч бол аймагуудын байгаль орчин аялал жуулчлалын газар байсан. За тэгээд манай системийн төсөл үндсэндээ одоо facilitation зохион байгуулалтын асуудлыг хариуцсан учраас эдний зохион байгуулалт оролцсон. За тэгээд мэргэсэн аудитор хөндлөнгийн шинжээс аудитор аваачиж ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй аудитор гэж байж тухайн байгууллагуудаар аудит хийсэн хүн байвал тийшээ явахгүй гэж бас сонголт хийхдээ бид нараас тийм юм байж байгаа. Нэг ийм одоо яг аудитын оролцогч талуудын төлөөлөлт үзүүлсэн ажлын хэсгээр 2-3 аймаг дээр ажилласан юм аа. За тэгээд хамрагдсан юунуудын хувьд бол Сэлэнг аймагт бид нар Бороо гол дээр очсон. Уурхай баяжуулах хувьд эдгээр бол аудит 2 удаа хийгдсэн. Тэгээд аудитын тайлангийг бид нар үзээд үлдээцгийг харж байгаа. Тэгээд манай мэргэжлийн аудитор яг одоо мэргэжлийн талаас ийм одоо сул тал энд байна. Бидгээр мэдэн хэлж өгөө. За тэднэрт чөлөөт хилцүүлэг зохион байгуулаад өөрсдийнх нь оролцоо ямар байв гэдэг. За энэ дээр гол одоо бидний бас нэг түрүүн мэйл ус томч ярьчлаа. Хэд хэдэн одоо үр дүн илрүүлэлт гэж бид яриад байдаг шүү. Findings яг энэ да мониторингаас ямар зүйлүүдийг илрүүлвэ гэж нэг их чухал одоо үр дүнтэй байсан юм бол манай аймагуудын байгаль орчин аялал жуулчлалын газруудын оролцоо тун суд байж бид нэр сая очиод ажлын хэсэгт ажиллуулаад хүн чинь тэгээд мэдээд ирэхээр өөрсдөө сонирхол төрх юм байна. Одоо мэдхгүй байсан мэдхгүй байх нь бол олон шалтгаантай. Нэг бол одоо мэдээлэл хүрээгүй байдаг юм уу, өөрсдөө анхаарал санаачлал гаргаагүй байдаг юм уу. За тэрийг нь бол бид шалтгааны хэлбэр мэдээгүй байж хуулиар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар тэр зөвлөмжүүдийг аваад хүлээж авч явах хэрэгтэй. Тэргээр жишээ мэдхгүй байж байна. За та нар авсан уу мэдхгүй ямар ч утгатай бол гэдэг. Тэдний хамт байлгаа за та нар ийм их үүрэгтэй энэ улсуудтай одоо нүүртүүлээд уулз одоо цаашдаа энэ зөвлөмжийг аваад ингээ хамтарч ажиллах нэ гэдэг зүйлүүдийг гаргаж хэлсэн. Аймагуд бол маш их зүйлийг мэдэж ер нь тэр сургалтын явцад байгаль орчны аудитын эрх зүйн орчин хэрэгжилтийн бэрхшээл бидний бас л энэс нарийн илүү мэдээлэлтэй тийм презентацийн аваач танилцуулаад яриад хүрдэнтэй болсон. Тийм зүйлүүдийг яриад одоо чинь Сэлэнг аймаг дээр 3 аж ахуйн нэгжтэй, Дорнод аймаг дээр бид нэг 2 аж ахуйн нэгж, Сүхбаатар аймаг дээр 2 аж ахуйн нэгжтэй ингээд ажилласан. Энд бид бүр зарим бидний явсан уурхайн төлөөллүүдийг өрсөн байгаа үг бас илт сандалда хэлэх хэрэгтэй. Цайрт минералаас өрсөн гэж явуулсан. Өөр хамстай борог болмол цаа. Тэгээд тэр улсуудын төлөөллөөр энд байна уу? Нэг ийм зүйлүүдийг бид нэр юу яагаад хэлээ. Энэ хүн бид нар нэг зөөр байдаг шүү дээ. Зөөр хамгаалж байгаа юм биш үү? Ер нь хүн хэлхээс наашгүй цаас жижигээс наашгүй гэдэг шиг ер нь зөөр мэдээллийг хүнд сайн л өгч явах хэрэгтэй байна. За нэг удаа агуулгын сайн ойлгож яаж байгаа юм бэ? Хоёр дахь удаа нөгөө 5 хүний 2-ыг бариад илтлээ. За 3 дахь удаа хэлэхэд ойлгох. Ер нь бол бид нэр төрийн байгууллага төрийн байгууллагын зөвлөлд нөгөө бодлого хүнд хэрэгтэй хийгээд байгаа шүү гэдэг ойлгуулах юм байна. Бидний хийж байгаа хүнд хэрэгтэй шүү. За энэ ажлын хэсэг ажиллаж байсан зургууд байж байгаа шүү. Нэг сайхан тавтаж их юм хэрэг за тэр нэг их анхаарал хандуулаарай. Тэгээ иймэрхүү маягийн нэгэн тийм ажил хэрэгч уулзалтууд болсон. Тэгээ манай мэйл эднэр оролцоод за тэр олон улсын туршлагаас бид нэр ярьсан. За сүүлд тэр медиаг үйлцээ ярьсан. Хоёр
бид яваад олон улсын туршлага юм байна. Монголын юм байна. За өнөөдөр уучраад байгаа хууль эрх зүйн талаас аян бэрхшээл байна. Бид нар таашаа энэ аргачлал юундад эднээс урдсан байдлаар саналж авч байсан бичгээр иймэрхүү байдалтай зохион байгуулсан. За энэ эхнийх нь энэ төмөртэй байж байх шиг байна. Энэ юу байж байна? Энэ заах бохтой. Энэ дорнотод шин байх шиг байна. Энэ бороо энэ цаат минь бол гэж. За энэ төмөртэй иймэрхүү өвдөрсөөр оруулсан байна тийм. Мониторингийн дүнгээс ер нь бодит байдал юу байна вэ? Гэт манай залуучуудаас нэг юм томьёолол гаргаад байсан байж байна. Сайн тал нь сул тал нь. За мониторингийн олон үр дүнгуудын нэг нь бол одоо жишээ нь таавд хуулиар яг бид нар нэг ингэж байгаа шүү дээ. Хуулиар хүлээсэн сайн дурын гэдэг одоо бид нар mandatory voluntary гэдэг яриад шүү дээ. Тэгэхээр энэ байгаль орчны аудит бол энэ уул уурхайн засаглал за уул уурхай бидний ярьж болно яриад байдаг шүү дээ. Энэ системтэй уул уурхайн засаглал сайн хөгжигдсөн газар энэ яваанда сайн дурын болоод ирэх юм байна. Аж ахуйн нэгжийн өрөөшгийг өргөөжийг өөрсдөө ойлгож байгаа учраас за энэ манад хэрэгтэй юм чи бид нар шахуулаад авах шаардлага байхгүй. А манад Монгол улсад бол одоо бас харьцангуй шинэ ойлголт нэгдүгээр, хоёрдугаар бид нар бас энэ байгалийн нөөц баялагийг ашиглах талаар юу багтаа засаглал сул ийм оронд бол яг хуулиар 2 жил тутамдгээд оруулахаас өөр арга байхгүй одоохондоо магадгүй бид нэр 5 10 жил 20 жил бид хэлж мэдэхгүй. Энэ Монгол улсад бас сайн дүр болж болох. Бид нэр ихээр одоо байгалийн нөөц баялагтай хандлагыг засаглал сайтаа болсон үг бол хуулийг нэмэлт өөрчлөлт хийх. Тэгэхгүй яа тех одоо боломж байгаа гэж. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд за та нар ийм үүрэг хүлээсэн байгаа гэдгийг ойлгож байна уу гэдгийг өөр газар дээр хэлээд үнэхээр одоо ийм өгөөжтэй юм байна. Хийлгээд хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож хэлж өгсөн. Гүрэн ойлгуулсан нэг ийм үр дүн байж байна гэж. За зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг талаар 4 урхаас 7 урхаас 4 гэж тооног явуулсан юм. За 4 нь бол зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг гэдэг өөрсдөө зөвлөмжийн хэрэгжилт төлөвлөгөөний тэрүүнүүд гаргаад. За хоёр дээр нь байхгүй байсан бид нэр аудит хийсэн аж ахуйн нэгжлэгээ эргэж холбоорой. Энэ төлөвлөгөө хийж авах хэрэгтэй. Аудитын чинь тайлангийн нэг салшгүй хэсэг нь үйл нийцлийн зөвлөмжийн төлөвлөгөө байх хэрэгтэй гэдгийг сайн хэлж өгч явж байсан. За аж ахуйн нэгжүүдэд бид нар зөв өөрсдөө аудитор сонгох эрх нь та нартай байгаа. За аудитор ийм эрхтэй аудит байгаа гэдэг мэдээллийн сан бидэнд байж байгаа. Эдгээр юмнуудыг аж ахуйн нэгжүүд хэлж өгсөнтэй. Жишээ нь одоо дорнотод явж байхад тэр хятадсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд дээр одоо яамнаас нь зааж өгдөг гэж ойлгосон шүү дээ. Тэр гэсэн ярьж байна. За ерөөсөө тэдний асуусан хоёр асуулт хамгийн ихээр за энэ ер нь хэдэн төгрөгээр хийх ёстой вэ? Яамнаас та нар зааж өгөх ёстой юу гэж. Тийм юм байхгүй. Яам бол зааж өгөхгүй мэдээллийн сан энэний эрхтэй улсуудын нэг байгаа. Та нар өөрсдөө ажлынхаа даалгаврыг тоороо сайн боловсруул. Ямар чиглэлийн аудитораар ямар чиглэлээр фокус хийх нь таны аудит. Тэр даалгавраа сайн боловсруулад ажлын цар хүрээ хугацаа тэрнээс чинь хамаарат аудитор та нарт өгнийхээ саналаа өгнө. Тиймэрхүү маягаар явна. Тэрнээс одоо энд бол тогтсон үн ханш гэж юм байдгүй. Үнэндээ сайдгүй гэдэг юмнуудыг хэлээд яриад явжсэн. За дэвшил гарч байна уу гэхээр одоо жишээ нь төмөртэй дээр ярьжсэн нэг санаж байна. Ер нь бол аудитыг бид нэр хийлгээд аудитынхаа тайлбаруудыг явах юм бол эрсдэлээ самбаа. Дор хаяжл одоо байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн зөрчил гарахаас авах үр дүнтэй ашигтай юм байлаа. Дэвшил гарсан гэж тэгж хэлжсэн зүйлүүд байна. За сул тал нь бид нар сая бас яг юунаас ажигласан зүйлүүдтэй. Сая видео дээр сайн тал дотор бас хэлжлээ. Нөгөө аудиторд сонгохдоо мэдээлэл багтаа өөр одоо мэдгүй манай нэг юу олж ирсэн юм а ч гэдэг юм уу тиймэрхүү ярьж байгаа. Тэгэхээр бид нар хэлж байгаа. За тэр яамны вебсайтн дээр ихтэй улсуудын нэг байгаа зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн юм жагсаалт нь байж байгаа. Энэ бүх мэдээлэлд аксес хий, өөрсдөө сонгож аваа. Өөрсдөө ажлынхаа даалгаврыг сайн тодорхойлоо. Үр дүнтэй байлгахын тулд ерөөсөө аудитын үр дүнтэй болгохын эхлэл нь танаас өөрөөсдөө ч хамаартай шүү. Эдгээр юмнуудын аж ахуйн нэгжүүд нь хийж өгсөн. Ерөнхийдөө бол энэ талаар бид нэр
чадварсууд байна гэж аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн юм байна. Одоос толгой гэж хэлдэг гэж. Тэгээд зарим аж ахуйн нэгжүүдтэй жижиг аж ахуйн нэгжүүдтэй байгаль асуудал ирсэн. Асуудал хариуцсан хүн ч байхгүй байсан. Тэгээд тэдний юмнууд дээр ирээд энэ даалгавраа боловсруулах. Тэр аудитор зөв сонгохтаа дэх юмнууд дээр асуудал байна гэж хэлсэн. За аймгийн тэг зөвлөмжийг хөргүүлээгүй гэж надад хэлж ажилладаг. Зөвлөмжөө аймагт хөргүүлээгүй. За хангаж ажилладаг гэдэг зөвлөмжөө аж ахуйн нэгж нь өөрөө ямарчсан хараад ажилладаг гэсэн санаа. Юусе аймагт зөвлөмжийнхаа тайлыг хөргүүлдэг аж ахуйн нэгж нэг чалгах. Тийм үү бид нар мэдээгүй гэж. Тэрнээс одоо дургуутаа хөргөөгүй биш шүү. За манад ирүүлэх ёстой гэдгийг нь байгаль айлж үйлчлэлийн газрын мэргэжилтэн ч мэдэхгүй сууж байгаа шүү. Тэгэд энийг бид нар одоо аль аль талд нэг юм тэрийг тайлангаа бид нар за ийм 5 зөвлөмж болсон 5 зөвлөмж дотор одоо шинэ энэ оны 10 сар гэхэд ийм ажил хийсэн байгаараа гэж зөвлөмжөнд тусгасан байгаа төлөвлөлт авах юм байгаа. Энийг хийцээ гэд тайлгын чухал өрөөсөө болохгүй байхгүй гэдэг юм ярьж байна. Аль аль аж ахуйн нэгж нөгөөх нь хүлээж аваад байгаль айлж үйлчлэлийн газрын бас холбоотой ирэх холбоотой ажиллахад болохгүй зүйл ерөөсөө байхгүй гэдгээр. За байгалийн тайлангийн нууцлалын талаар тайлан хүн дахиад ирдэг нөө тайлан өдөр өгчдөг гэж байна шүү дээ. Журмага тийм биш. Тайлангийн зөвхөн зөвлөмж нь нээлттэй байна гэж. Тайлан өөрөө зөв том агуулгаараа ярьж байгаа даа аж ахуйн нэгжийн нэг аймаг тийм эдийн засгийн тооцоотой гэдэг юм, үр ашгийн тооцоотой гэдэг юм, ноу-хау технологитой холбоотой гэдэг юм тийм мэдээлэл байх учраас аудитын тайлан одоо нийтэд нээлттэй байхгүй гэдэг ерөнхий концепц нь тэр байна. Зөвхөн манай тайлан дотор хэр тийм одоо нууцлалын зэрэг хамаарч болохоор мэдээлэл орсон байна уу гэдг нь аж ахуйн нэгж бол нугалах манай энэ тайлан байхгүй бол өчтгөл гэж байна. Ерөнхий зарчим нь бол тийм шүү гэдгийг бид нар бас хэлж өгч байсан. Тэрийг мэдэхгүй байна. Та нар зөвхөн зөвлөмжийг одоо үзье гэсэн хүнд нөлөөлөх ёстой. Ийм зөвлөмж урсаа энэ зөвлөмжийг хэрэгжүүлж байна гэдэг юм харуулах ёстой гэдэг ийм зөвлөдүүдийг хэлж өгсөн. Тийм байгаль аудитыг захиад зарим аж ахуйн нэгж тийм ээ. Тэр захиалаа хийлгэсэн. Ихтэй одоо энийг ч одоо үүдийн дагуу хийх ёстой гэж хэлсэн. Үнэлгээний тайлан батруулахад бид тэр энийг хийлгэсэн гэсэн юм хэлээд бараг тайлан аудитын тайлан хаана байгаа гэж мэдэхгүй. Тэгэхээр бас л нөгөө өрөөгөөж ойлгохгүй байгаа учраас тэр тийм хэмжээний асуудал өгч юм шүү дээ. Тийм учраас аж ахуйн нэгжүүд үнэхээр одоо бидэнд хэрэгтэй зүйл юм байна гэдэг талаас нь ойлгох юм бол хэрэгтэй гэж зөвлөдүүдийг хэлж өгсөн. Энэ 7 аж ахуйн нэгжээс 5 нь бол үндсэндээ ачаалтуудын мөн ойлгохыг тайлбарлаад одоо өрөөгөөж үзэж чадаагүй авчиж чадаагүй наа гэсэн ийм үр дүн гарсан байна. Энэ ч бас яриад байгаа юмнууд дотор явж байгаа шүү дээ. Ерөнхийдөө энэ мониторингаас ямар асуудлууд байна вэ гэж. За бид нар аймгийнхаа байгаль айлж үйлчлэлийн газрын нэг ерөнхийдөө байгаль аудитын талаар ямар оролцоотой юм бэ гэдгийг бас энэ хэлж өгөх шаардлагатай. Бид нар бас 19 онд энэ чиглэлээр тодорхой сургалт энэ зохион байгуулах хэрэгтэй байна гэдэг юмнуудыг ярьж байгаа. Энэ байгаль айлж үйлчлэлийн газрууд дээр нэг мэргэжилтэн үнэлгээ аудит харилцаад явдаг шүү дээ. Ерөнхий үнэлгээний дүгнэлтийн материал олсуулж өгöd аудит тэр бол нэг оролцоо багтай байдаг. Тэгэхээр та мэргэжилтнийхээ хувьд таны хоёр мандаттай нэг нь бол аудит, нэг нь үнэлгээ шүү. Тэр аудитын чинь малгай та толгой дээр тавилгүй яваад байдаг гэдгийг тэрээс хэлж өгөх шаардлага байна гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр тэр чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлага мэдээлэл дутуу байна гэж. Аудитын хууль журмыг ер нь аудитыг тэгшил бүгд хийхгүй байна гэсэн үг шүү дээ. Хэлсэн санаа гарч ирж байна. Тэгэхээр бидний сая ерөнхийдөө яг зөв аудиттай газруудаар батсан л да бидний гол нөгөө арга зүйн зөвлөгөөгөө сургалт өгөө аудитын тайлан төв шинжилгээ хийх суучраас сонгосон аж ахуйн нэгжүүд үндсэндээ аудиттай аж ахуйн нэгжүүд байсан. Тэгэхээр аудитгүй аж ахуйн нэгжийг бидний хянаж авах гэсэн мэдээлэл өгөх шаардлагатай. Тийм учраас бүх аж ахуйн нэгжүүд бүрэн хамрагдахгүй байна. Зарим нь ч бас бидний явж авах хэлжсэн. Гэхдээ одоо энэ чинь тэгээд үнэхээр хуулиар хийх ёстой аж ахуйн нэгжүүд тэгшүүр бүлээсэн бол одоо манайх дээр мөнгө өргөө гаргаад хүн хүч зарцуулалыг хийлээ. Манай хажууд байгаа гэдэг юм уу? Манай аймагт байгаа энэ аж ахуйн нэгжүүд чинь хийхгүй яваад иж болоод ах шиг байна шүү дээ гэж. Тиймэрхүү зүйл хэлээд байгаа. Тэгэхээр энийг бид нар одоо ер нь чиглэлээр бас аж ахуйн нэгжүүдэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх талаас нь мэдээлэх шаардлагатай ийм шаардлага байна гэж үзсэн. Аудитын тайлангаа ангийнхаа байгууллагч айлж үйлчлэлийн газар хөрвүүлж хөвшээг байна. За энэ бол одоо бас сая ярьчихж байгаа зүйл. Тэ хамт чалгалтын бүрдэлд орсон байж байгаа.
За сая л ярьсан зүйлүүд ерөнхийдөө ингээд уншаадуудыг бүргүйсдэг. Байгалийн аудитын журам аргачлалаас шаардлагын дагуу хийдэг аудит хийх үе шатуудыг тэгэхээр бас нэг аудитын журам аргачлал юмнуудтай холбоотой нэг аудитын тайлантай холбоотой зүйлүүдийг бас бид нэр хэлсэн. Яг одоо тэр аудитын зөвлөмжийн хэрэгжүүлэх төлөвлөгөөг нь хийж өгөх хэрэгтэй гэдэг бид нэр Петр Чайна дээр байсан санагчийн төлөвлөгөө байхгүй бидний наж одоо аудит хийсэн улсуудаа яриад иргээ энэ төлөвлөгөөийг хамт хийж өгөх хэрэгтэй бүрэн хэмжээний юмнуудыг ярьсан. Тэгвэл цаашдаа аж ахуй нэгжүүдэд бас бидний хэлээд юм бол аудитынхаа тайлангийн хэрэгжилтэнд бас мониторинг хийх талын юмнуудыг аудит хийсэн компанитайгаа та нар бас ирээлээд явж байгаа шүү. Одоо 2 жил хийлгээд 2 дахь жил дээр та нар нөгөө компани за бид нар энэ аудитыг хэрэгжүүлэх хэмжээтэй байна мэжлийн зөвлөгөөр аудит хийгээд өгөх юу хэрэгжилтийн дүн шинжилгээ хийгээд өгөөч гэдэг зүйлийг бас хийлгээд явах юм бол ер нь тэгээд аж ахуй нэгжил зөв ойлгоод өрөөгөө чинь ойлгож чадах юм бол тэнд бол арга олон байгаа шүү дээ. Тиймэрхүү зүйлүүдийг бид нэр ерөнхийдөө хэлж явлаа. За цаашдаа анхаарах асуудлууд хэдэн зүйлийг эргээд яваад байгаа шүү дээ. Энд бол та нар ингээд хараад уншиж байгаа. Цаашдаа анхаарах юм бол тайлангийн чанар чансаатай холбоотой юм нь бол одоо манай аудиторуудыг чадварчлуулах асуудал байж байгаа. За хоёрдугаарт нь тэр сайн чанарын аудит тайлан хийлгэж авахын тулд аж ахуй нэгж өөрийнхөө хэрэгцээг зөв тодорхойлоо гэдэг юмнуудыг хэлээд байгаа. Бид нэр одоо жишээ нь манай хаягдлын далайн асуудал үүсгэж магадгүй шүү гэнэ. Энийг нэг аудит хийлгээд авъя. Энэ дээр одоо байгаль орчны хуулийн хэрэгжилтийн нийцэл ямар байгааг мэдэж авъя. Ямар ирээс гарч магадгүй юм байна тийм мэдээд авъя гэдэг юм. Тэгэхээр аудитынхаа даалгаврыг аудитынхаа шаардлага хэрэгцээг зөв тодорхойлолтоор аж ахуй нэгжүүдийн байгаль орчны асуудал ярилцсан хариуцсан ирээдүйд нэг сайн ойлголт мэддэг болох ёстой шүү гэж. За нөгөө талд нь яг хөө бид нэр хууль журмаараа 5-6 жил мэдж байгаа. Гэхдээ хууль гэдэг бол цаг үеийн шаардлагын хөгжлийн үе шатаад дандаа өөрчлөлт орж шинжлэгдэж байгаа ёстой. Тэр талаасаа бол энэ байгаль орчны аудитын журам аргачлал нэмэлт өөрчлөлт шаардлагатай гэж үзээд тодорхой томьёолж эхэлж байгаа. Энэ жилийн хувьд бол журам дээр бид нэр ажиллаж байгаа. Аргачлалын хувьд бол эх жилээс бас ажиллая гэсэн иймэрхүү төлөвлөгөөтэй ажиллаж байна. За нэг иймэрхүү мэдээллүүд миний энэ мэдээлэл бол та нарын бидний өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн нөгөө журамтай холбоотой зүйлтэй тийм одоо асуудал хэлцэхэд юм суур мэдээлэл болж өгөх ийм зүйлүүдийг би хэлж байгаа. За дараачийн гол мэдээлэл одоо өнөөдрийн яг энэ журамтай холбоотой ажлын хэсгээс гарч ирсэн нэмэлт өөрчлөлтүүдээр манай шижир эдний нийслэлийн танилцуулга хийгээд тэгээд тэрний дараа цөмөрөө за тэгээд танилцуулгын дараа миний сая ярьсан юм шижир эдний танилцуулгынтай холбоотой асуулт хариултанд орчих яваад тэгээд цайны засварлага цайгаа аваад 3 хэсгээр ажиллаад чиглэлүүдийг тодорхойлсон байна. Тэрэн дээр санаа оногоо энэ гарсан танилцуулгыг тойроод хэлэхээр иймэрхүү зүйл үүссэн байгаа. Тэгээд нэг 50 минут орчим бид нэр 3 ажлын хэсгээр ажиллачаад ажлын хэсгээс нэг хүн гарч ирээд манай ажлын хэсгээр ийм зүйлүүдийг болж байна. Ийм зүйл бас болмооргүй байна. Энэ дээр бас анхаармаар байсан. Ийм нэгдсэн сандыг манай ажлын хэсгээс гаргадаа гэдэг зүйлүүдэд танилцуулаад тэгээд өнөөдрийн хэлцүүлгээ өндөрлөхтэй байж байгаа. За анхаарал тавьсан баярлалаа. За